хөтлөгч амраа наадтай хамт байгаарай. Энэ 7 хоног бол бүр амар 7 хоног болсон. Эхэлцгээе манайхаа. Яа, бүр ямар амар зүгтэй. Энэ 7 хоногийн ерөнхий мэдлэгчээр USA shop ажиллаж байна баярлаа. За энэ 7 хоногт ерөнхийдөө бол ардын намын зодоо явсаар байгаа дууслаа манайхаа. За тэгээд нэг олон юм ярихгүй бах. Ер нь ардын намын зодооноо дотор нь сайхан задлан шинжилээд за тэгээд мэдээж дээр нь ганц хоёр мэдээнүүд орж ирнэ. Тэгэл дуусах бах. Ардын намын зодоон биш болоод энэ бол Монгол төрийн зовлон болж хувирлаа манайхаа. Ингээд мэдээг ихнээс нэцэцгээе. Өнгөрсөн 7 хоногийн бүтэнсэн өдөр ардын намын баг хурал хуралцаа. За тэгэл ерөөсө баг хурал хуралтна гэж өнгөрсөн 7 хоногч өстө бүр яг хоёр тал гарч ирж байгаад ингээд нэг гуссан шүү дээ тий. За тэгээд яг энэ 7 өнгөрсөн 7 хоногийн бүтэнсэн өдөр ардын намын баг хурал маш олон хүний анхаарлыг татсан. Хэв нэгдлийг л одоо эрхэмлж барих ёстой. Одоо энэ дээр одоо ямар нэгэн тийм одоо зөрчилдөө хувийн одоо илүү их эрх ашигыг нэгдүгээр тавьж болохгүй л гэдэг энэ асуудлыг ярьж байгаа. Энэ одоо эрх барих дээд байгууллагаар баталсан одоо мөрийн хөтөлбөрөөр буцчаа бол одоо зүв бас гэж бодсон. Тэгээ байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр энэ утгаараа бол одоо намын даргын хувьд бол асар их боломж байсан. Тэр боломжоо бас ингээд ашиглаж чадаагүй гэж бодож байгаа. Тэр инквариас л асуулт та юм тойруулж битгий ингэж байгаас хүн надаас яг асуух юм аа шууд асуу. Байхгүй би одоо орё. Баян хүн загинцсан явж байгаа бас та. Хөөс хүмүүс ч ерөөсөө орж ирсэн хүн болгоноос асуултсуугаас тэр гадаа ч ерөөсөө сэтгүүлчд бол ерөөсөө бөөнөрө багшралтаал ингээл айгу маш олон хүний анхаарал татсан нь бол ойлгомжтой байсан. За дээрэс нь энэ хурал маш удаа үргэлжилсэн. Бараг 12 цаг гаруй, бараг 14-5 цаг үргэлжилсэн. Өглөө хөтлөн үргэлжилсэн ийм аимшигтай хурал болсон. За тэгээд мэдээж ингээд хүмүүсээс ингээд ярьцлага авч ирсэн. Тэрний дотор нэгэн залуу олонний анхаарлыг татсан. Таны одоо намынхаа шин даргаыг одоо ямар хүн сонгох тасаа гэж харж байна. Хэлэхгүй. Хэлэхгүй гэдэг. Энэ яг нэг энэ би зүгээр тэгж бачуугаар одоо л ээжийнхээ мемийг хөхдөг гэж магадгүй. Мемэний да. Хүн сайд болж байгаа юм мемэний. Ийм сайд байгаа гэхэлэр сонир санагддаг. Тэгээ яг энэ яг хүүхдэр яваад байгаа шүү дээ тий. Хэлэхгүй гэснээр амар тэнэг байгаа шүү дээ. Тэм үү аав л хөрхийс тэ уус төр хийсэн ч аав нь гарч ирэхээ бодлого яасан ч нөгөө муу их хоёроо гарч ирэхээ ерөөсө хүүхд нь өөрхийн нэг тэнцээ нэг аав л тэрөөр өстөө муу их хоёр гал ингээл тэнцэж уус төр хийгээд явах юм өөрхийн тэгээд хүүн боллоо л юм л байдалтай байх юм. За тэгээд дээрэс нь бас жагсагчд байсан. Та өнөөдөр ямар асуудал шийдвэрлэхээр ирсэн байгаа вэ? Ямар асуудал шийдвэрлэхээр ирсэн байгаа вэ? Би энэ яаж байгаа юу? Өнөөдрийн шийдвэрлэж өгөөрэй л гэж хэлсэн. Аа, юу шийдвэрлэхээр засаж байгаа вэ? Сайн мэдгүй. Монгол Ардын намын хурлах цагаас мэдж ирсэн бэ? Энд яаж мэдчихэж ирсэн бэ? Сайн. Ямар асуудал шийдвэрлэхээр та ирсэн байгаа вэ? Энэ оног юу? Уучлаарай. Ямар асуудал шийдвэрлэхээр энд зогсож байгаа вэ? Сайн байна уу? Та энд ямар асуудал шийдвэрлэхээр ирсэн байгаа вэ? Уушаад ойлгохгүй no more time гэж байгаа шүү дээ. Дахиад цаг байхгүй л гэж шүү дээ.
уншаад ойлгохгүй юм нөө тайм. Яг нөгөө нэг ухаан удаг хаана байдаг ах байх шаасан чи. Уулаа шатдаг ах шаасан. Ахада ухаан удаг аврыг гэдэг яг хаана байд юм бол гэсэн чи ах нь мэдлэлтэй гэж байгаа уулаа шаасан. Яг тэр шиг no more time гэж яг юунч no more time аа тэгээ мэдгүй яг аль талаас нь зохиосныг мэдгүй ямар ч биш нэг ийм жагсагчд бол байсан тэгээд хөөрхөн амт муу хідэн хөдөн оюутнуудыг авчид насаар нь онгонд хийчих гэж хэцүү юм ба. За ингээл одоо хурал маань эхэлсэн. За тэгээд хурал эхлээд нэлээ их асуудал яригдсан гэсэн хэрүүл уралдааж байсан юм шиг лээ. Дааж одоо Монгол ардын намчин хаалттай их хурлаа яадаг. Тэгээ нэг байж байгаа нэг хүмүүс гарч ирж мэдээлэл өгсөн. За тэгээ эхний ээлжээр амар ойсголон Зандан шатар хоёр өрсөлдөөд за амар ойсгол нь хүний илүүгээр байсан. Гэхдээ дөрмөн дээр 3-2-оос дээш хүний саналаар намын дарга болно гэдэг ийм дүрмтэй мэлээ. Гэтэл ер нь бол 50 жоохон гаруй хувьтай илүү санал авсан. Нөгөө хүн нь бол бага санал авсан. Тэгээд 3-2 бол хүрээгүй. За тэгээд хүмүүсээс ярьцлага авсан. Айч нэр дэвшигч намын дөрмийн дагуу 3-2-ын саналын босгод авсангүй. Одоо хэрэг асуудлыг тэгээд ярилцчих байх шиг. Сайн нэг журам батлсан гэсэн шүү дээ. Эхний санал хураалтаа 50-аас дээш авсан бол тэрний дэвшиг дахин санал хураалт. Намын дөрм байгаа шүү дээ. Намын дөрмөн дээр их хурлын чөлөө цагт намын багт хурал намын даргын орон гарсан тохиолдолд дээд гишүүдийн 3-2-ын саналаар ерөнхий сайдыг намын даргыг томилно гэж. Энэ маань өөрөө намын их хурлын дархлааг хамгаалт байхгүй. За ингээд ямар ч байсан санал бол 3-2-т хүрээгүй. Гэтэл их сони юм болсон. Дунд нь нэг юм босноо тоолгын комиссийн гинт нэг журам гаргаад юу яач юм манайха илүү санал авсан нэг хүн дээр өрсөлдөгчгүй дахиад санал хураач гэдэг ийм шин журам гаргасан. Тэгээд үнэхээр ингээд ингэсэн байсан байгаас те. Тэгсэн чинь гинт Инстаграмын хуульч гараад ирсэн. Гэтэл хэрвээ аль нэг гишүүн 3-2-ын саналыг аваагүй тохиолдолд тоолгын комиссоос баталсан журмын дагуу зөвхөн нэг өндөр санал авсан нэр дэвшигчийг үлдээгээд тэр хүн дээрээ санал хураая гэж. Миний хувьд, хуульч хүний хувьд би бас олон нийтэд бас хуулийн зөвлөгөөг бол тэгш ардчсан байдлаар хилээл явдаг хүний хувьд. Би бол эхэндээ бол шиндээ бол итгэсэнгүй яг үнэнд. Гайхаад. Тэгээд тоолгын комисс дээр би орж хэлсэн. Гүнчэд ардчсан ёсны зарчмын дагуу хүмүүс өрсөлдөөд тэгээд ялах ёстой. Дөрмийнхаа дагуу 3-2 аваад. Ийм бахад ягаад тоолгын комиссийн журмаар ингэ шийдэж байгаа юм бэ гэдэг авлыг ярьж байгаа. За нэг юм сони болсон. Тоолгын комисс маань ингээд юу яач ганцаар ингийн 3-2 болох чи гэдэг ингээд явсан байгаа. Сони болсон. За тэгээд бас дээрэс нь ингэсэн байгаа. Нөгөө намын дарга оюун эрдэнэ дарга маань бол өргөдлөө өгөхгүй яваад байсан байгаа. Хамгийн сонин. Ер нь би буучнаа. Яг хэрэг гарвал би яг буучна гэдэг ингээд яриа яваадсан. Уг нь тэр чинь ингээд яг орон гараад те би ингээд өргөдлөө намын даргаас татгалж чинь гэдэг юм аа өгөөд. Тэгээ хоёр тал хоёуланд энэ ашигтай байсан юм шиг ба. Яг буухгүй болвол нөгөө тал махинаци чинь нөгөө тал нь бас махинаци чинь тэгэхээр хоёулаа бас буулгахгүй байх сонирхолтой байсан. Тэр ингэж явсаар байгаад за тэгээд ямар ч байсан нөгөө тоолгын комиссийн гаргасан шин журмаар дахид санал хуваагаад 3-2-оос дээш гишүүдийн саналыг мэдээж хэн нэг нь авсан байж дараа. За тэгээд мэдээж нөгөө талын хүмүүсээс хуулийн тайлбар хийж штэ тий. За мэдээж одоо яаж зүгээр ухаа сайн зөриг дарга маань хуулийн тайлбар. Санал өгж байгаа гишүүдийн 3-2-ыг одоо авч чадаагүй бол дахин нэг одоо үе шат буюу хамгийн одоо олон санал авсан энэ одоо нэр дэвшигчдэрээ бид нар бас 2 дахь шатны саналыг одоо хураагаад энэний одоо үр дүн харгалзаад бас одоо шийдвэр бас эцсийн байдлаар гарна гэж одоо ойлгох хэрэгтэй. Энэ дээр ямар нэгэн байдлаар одоо хуулийг өөрөө өөрсдөө ашигтай байдлаар тайлбарлах шаардлага байхгүй. За ингээ ер нь бол хуулийн дагуу гэх нөгөө талынхаа хэлсэн. За ингээд шин дарга сонгогдсон байна.
За ингээд Монгол Ардын нам үүрээр шин дарахтай болсон. За зүгээр би бол ингэж утсан манайхаа. Хитрхи адахчуудаа процессын маш их алдаа гаргахчуудаа гэж би зүгээр санаа зовсон. Хит адгаад ерөнхийлөгчийг ирэхээс өмнө газ хурлын шууруулад нөгөө талын том хүн ирэхээс өмнө шууд босаад тэгээд намын дарга болчихъя гэж бодсон. Одоо хамгийн гол нь дээд шүүх энийг батламжлах уугүй юу гэдэг хамгийн том асуулт үлдсэн. За тэгээд шин дарга сонгогдлоо. Уг нь бид нар чинь ингээд хэрүүл дууслаа гэж бодсон. Хэрүүл улам ирчээ авлаа. Холбоотойгоор намаас одоо хөөх шаардлагыг хил дээр нэг багуулсан гişүүдээс ирүүлэх гэж байгаа маань гэсэн тийм яг гар дээр бол ирээгүй нөр тийм мэдээ бол өглөө. Би одоо их хурлын гишүүнд хөгддөд байгаа юм уу? Намын хяналтын орооны даргад хөгдөд байгаа. Их хурлын гишүүнийхээ хувьд яриад байгаа юм уу? Хяналтын ороон даргын хувьд яриад байгаа. Мэдгүй би одоо сүүлдээ тэр үнийг бараг тэр хуульч мүлч гэдэгт нь жоо эргэлдэж байгаа шүү. Одоо Бана Баярбаатар баг дүрдээ бага орзоо юу? Үлгэрийн Баатар аахан хөвлөл цуглуулчаал одоо кино ярьж байгаа хөвчгөл. Чухал царай гаргаад. Ер нь энэ хүн байна шүү дээ. Улсын их хурлын үндсэн хууль заснаар улсын их хурлын гишүүн өөр ажил албан тушаал авсарч болохгүй гэж байна. Энэ хүн намын хяналтын орооны дарга гэдэг орон тооны ажлыг хавсан гүйцэтгэж байгаа. Энэ нь их хурлын хууль үндсэн хууль зөрчиж байгаа. Улсын хурлын дарга амар ажиллан хүн амны эрх толгойтой байж магадгүй гэл асуудлыг чигтэйгэн чухал царай гаргаад яриа үздэй. Тэгсэн тэр баг хурал дээр чи нэмдэр дарга гарч ирээд тэр хэргийнхэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн шин. Ямар ч холбоогүй юм байна гэдэг. Нэмдэрж байгаа мөрдөн шалах ажиллагааны нууц танилцдаг өгөө задруулсан гэмтэрэг үйлдсэн гэдгээ өөрөө нотолж байгаа юм уу? Тэрээс зүгээр нэг өглөө хэрүүл хийсэн. Энэ баг унтаж амарсан юм уугүй энэ ч одоо өөр цайдал хагасны өдөржингөөл хуралцсан бүтэнсэний өглөөгөр ингээд дарга сонгосон. Тэгээд ерөөс нэг жоохон унтаж амруугүй нэгтгэс агуулсан боо хэрүүл хоорондоо Үлгэрийн Баатар өстой гасч яадаг. Нөгөөх нь их хоёр ам улгаач. За үзэл та гэж. За ёстой жинхэнэ ардын намын хагарал ёстой бүр уг нь бол өнгөрсөн 7 хоногт би дээд зэгтээ үрчлээ гэж бодсон байхгүй. Чи үгүй байж манайха. Энэ 7 хоног бүр амар дээд зэгтээ үрсэн заяа. Бүр үнэхээр амар. За тэгээд бас дээрэс нэг ийм яриа явсан. Нөгөө яг ардын намын хурал болж байгаа жавхлан сайд дархныхныг өрөөндөө ингээд түгжээд хуралд нь оруулаагүй гэдэг яриа гарсан. Тэгээд асуусан та нэрээ үний юм уу? Эсвэргээр одоо талархал илэрхийлэх ёстой. Ингэж сунжирж удаан хуралдсан баг хурлыг эцсийн мөч хүртэл хүлээж ягаад ингээ бүгдээрээ одоо оролцоод ингээ тараад явсан тул талархах хэрэгтэй шүү дээ. Тэрний оронд одоо янз янзаар ингээ ярих. Тэрийг одоо бие өрөөнд оруулаад түгжээ цоожлоод надад тэгээ цоожлуулж итдэг тийм одоо баг хурлын гишүүд намын гишүүд гэж одоо байх уу? Цоочгүй зүгээр манайхан ч бөөндөө бид нар нэг тэр хоолунд эцгийг нэг өрөөндөө байж исэн нь бол үнэн. За зөндөө хүмүүс орж гараад явж исэн тэр яахаараа тэрийг цоожлтыг. Одоо ямар жоохон цэцэлгүй хүмүүс байгаа шүү дээ. Тийм юм юу гэж болох вэ? За харин ч өөрөө нэг орж гараагүй хүн тэр талаар бүр дүгнээ тийм ярьж байгаа нь бол маш харамсалтай. Өчтөр харин манай бүлгийн дарга харин нэг хэлж илээ. Өөрөө л ороод гарсан. Тийм бид нар хоолунд идээс орж харсан. Сууж исэн. За ёстой тэрийг мэдэхгүй тэгвэл орж харсан бол цоожлог л байж тийм ээ. Цоожлоогүй байсан зүгээр гарахгүй байсан л. Хаалганы цаанаас нэвт хараал байсан юм байна л да. Юу ч тийм байх. Стачкуулэр шиг болж байгаа энэ. За тэгээд яг одоо хатын намын гэж ирсэн харнууд хуу татуугүй л хоорондоо хэрэлдээд эхэлж штэ тий. За ардсан намынхан гэсэн мэдээлэл гаргасан. Ардсан намын улс төрийн зөвлөл улсын хурлд гарсан намын бүлгийн өргөдсөн хурлаас дараах шаардлагыг хөрвүүлж байна. Нэгдүгээр шаардлага нь улсын хурлын дарга ямар бясалгалан болон Монгол Ардын намын өндөр албан тушаалтнууд нь авилга албан тушаал эрүүгийн онц гүнд гэмт хэрэгүүдийг үйлдсэн байж болзошгүй мөн хуулийн байгууллагууд улс төрчийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалган тогтоох шаардлагатай. Энэхүү ностой мэдээлэл үнэн бол өнөөгийн улсын хурлын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслийн шийдвэрлэгдэх хүртэл улсын хурлын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсэж байна гэдэг. Улсын хурал засгийн газар хоорондын институт хоорондын зөрчлийн асуудал ч өнөөдөр улсын хурлын хууль тогтоомж
эх оны үндсэн чиглэл 26 оны төсөв хэлцэхийн үйл явцад нөлөөлөхөөр ийм төвшөнд очичлоо. Ийм учраас энэ зөрчил нэгмөр шийдэгдэх хүртэл Улсын хурлд өргөн баригдсан 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг төслийн эргүүлэн татахыг мөн Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатраас шаардаж байна. За ардсан намын хоёр шаардлага өргүүлсэн. Нэг нь энэ Улсын хурлын дарга чинь үнэхээр гэмт хэрэг хийсэн бол одоо энэнийг Улсын хурлыг удирдах ямар нэгэн ёс суртахуун байхгүй. Энийг заавал шалгуулаа. Хэрэв гүтгсэн бол гүтгсэн үний. Хоёр дахь нь болохоор яг одоо энэ төсвийн хуулийг хилцэх үеэс одоо төсөө буцааж татаад дахиж оруулж ирээ гэдэг ийм хоёр шаардлага тавьсан. Ардсан намынхан маш зөв тоглолт хийсэн шүү манайхаа. Одоо нэг ийм үе байдаг штэ нэг ийм компьютер тоглоом тоглож байгаа нэг үе хоорондын дундор гинт нэг бөө ингээ зоос унаад ороод ирдэг штэ. Тэгээ тэр хооронд ингээд гяс ерөөсө 30 секундын дотор хамгийн олон зоос өглөөж чаддаг юм бол гайгүй цаашаа явдаг штэ. Яг тэр үе чи ирчлээ манайхаа. Яг нэг бокс жоохоо те. Яг нөгөө нөхөр жоохон сулдаад ирэнгүүт ингээ нэг оноо авах хэрэгтэй байхгүй ингээ нэг ганц хоёр те зөхөө те. Яг тэр үе чи шүү ардсан намынхаа. Гэхдээ нэр ийм гоё үе таад дахиж тохиохгүй шил магадгүй заяа. Нэр тэгээд энэ шаардлага ч зөв байсан. Ерөнхийдөө бол маш зөв алхмыг энэ ардсан намынхаа хийсэн шүү. За ингээд энэ мэдээллийн дараа бүр оргилдоо өрсөө ёо. Зандан шатар дарга нэгд өдөр босч ирээ шууд мэдээлэл хийсэн. Яа. Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Улсын хурлын тогтоолын төслийг Улсын хурлын төсөвтэй хамт Улсын хурд өргөн байсан. Энэ бор тээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримтгц Улсын хурлын дарга нэр дэвшихгүй гэжсэн 3 сарын өмнө нэр дэвшихгүй гэжсэн дарга маань яаран сандарч нэр дэвших мэдээлэл хийж гэлсэн. Та бүхэн санаж байгаа залуучууд гудамжинд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардж байсан. Улсын хурл засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж биеийн хоёрыг хууль зүйн дотоод иргэн сайд тухай сонсгол зохион байгуулж ирснийг. Би яг ийм адилхан Улсын хурлын даргаыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын даргын асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвдлэлд нь нэгдэх тухай ярьж байна. Ийм нэгдэл шодрог ёсон дээр дуурлах ёстой. Монгол улсын ерхий сайд би Монгол улсын үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхаа дагуу Улсын хурлын гишүүн Баттөмрийн их баярыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдгэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй эрч шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Баттөмрийн их баярыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томиллоо. Юу энэ бол бүр амар радикал те. Бүр ингээд зодон бүр үнэхээр аимшигтай төвшөнд хүрсэн гэдэг яг энэ бол харуулсан. Тэгэд энх хоёрыг яа бүр амар те. Амар ойсглон бол нүүрсний уулгаач тийм учраас тэрнийг бариулахаар би энх хоёрыг томилж гэнэ гэж байгаа юм шиг тэгээ баг утх нь баг тэгж ойлгохдохоор ийм айхтар хэвлэлийн баг хурал хийсэн. Энэ бол бүр үнэхээр айхтар юмс. За тэгээ энх хоёр бас мэдээлсэн. Намайг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдгдсэн. За улмаар Монгол улсын ерөнхийлөгчөд танилцуулж улсын хурлд танилцуулах процесс одоо өнөөдөр хийгдэнэ. За тийм учраас улсын хурлд танилцуулагдсны дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдээлэл юм. За миний биеийг одоо Монгол Ардын намаас хөөсөн тухай мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж сонссон. За энэ бүтэц бүрэлдэхүүн бол нэгдүгээрт үндсэн хуулийн эрх зүйн чадамжгүй гэдгийг хэлье. За хоёрдугаарт бол би одоо өчигдөр л мэдлээ. Энэ хяналтын хорооны одоо гаргасан шийдвэрийн 4-5 хүн нь 2023 оны 12 сард Улсын их хурлаас зохион байгуулагдсан нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдчихсэн хүмүүс байна. Би нүүрстэд хөөгдөхгүй. Харин нүүрсдийг эх орноос нь авна. Яа. Яарэ амир юм бэ.
Манайхаа гэхдээ ер нь ингээд нүүрсэн дээр л тойрч зодтолдог нэг юм нүүрсний л орон болчлоо шүү дээ нэг юм нүүрсэн дунд ингээд тоос бучгнаа энэ миний нүүрс үгүй энэ чиний нүүрс гэл ингээд нэг юм нүүрсэн дундаа бучгнсан л ард том болчлоо. За тэгээд энэ бол ардын намаас арай хөөгдөөгүй байх үе юм бичлэг шүү манайхаа. Тэгээ ингэж яриад 2 хоногийн дараа ч илүү үүр шөнийн заагаар бас хөөгдсөн байдгийг. Хөөргөн. Тэгээ гол нь одоо энийг чинь бас ингээ улсын хурлаар сонсоод оруулаад сонсож монсоод ерөнхийлөгчөөр батламжлуулж барих ёстой. Гэтэл улсын хурал нь хуралдахгүй энэ 7 хоног дуусаа. Харамсалтай. За нэг юм бас. За мэдээж одоо амар байсгалын яаж зүгээр ах бас эвлээ багуурлаасаа. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс уваагүйгээр олон үндэслэлгүй баримтгүй зөвлүүдээр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйл явдал болж байна. Парламент Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага байдаг. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ийм ажил бол зохион байгуулалтаагаар хийгдэж. Ор үндэсгүй гүтгэлийн талаар би ярихыг хүсэж байна. Сүүлийн 2 жил орчмын хугацаанд миний биеийг нүүрсний хулгайч мэтээр зарлаж ямарваа нэгэн байдлаар баримт сэлтгүүгээр холбогдуулан бүтгэж ирсэн үйл явдалтай холбоотой. Эдгээр үйл явдал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл, намайг дуудаж мэдээлэл авах нь битгий хэл нотлогдох нөхцөлгүйгээр явж байсан гэдгийг би өмнө нь сонсож байсан. Харамсалтай нь Монгол Ардын намын даргад нэр дэвших нөхцөл бүрдсэн, нэр дэвшигчээр зарласан тэр цаг үеэс эхлэн энэ үйл ажиллагаа элтэд идэвхжлээ. Улс төрийн дарамт, улс төрийн дарангуйлал гэдэг зүйл Монгол улсад бүрэн тогтсон байгаагийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага асар их дарамтны дунд үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа гэдгийг би сүүлийн өдрүүдэд улам бүр мэдэрч авлаа. Яа, за би 2000 оноос хойш улс төр сонирхсан байт юм аа. За өмнө нь зөндөө л зодон болж. Гэхдээ арайч энэ шиг ийм улаан цагаан бүр цагаандаа гарцсан ийм бүр ийм ямар ч ийм одоо юу гэдгийг те ичих булчирхаагүй ийм зодон бол одоо анх удаа харж нэр шүү. Ийм амар өндөр албан тушаалтнууд энэ те хөргийн амт нөгөө хин блэ золгоо хотын дарга байсан чи юм блэ нөгөө биш нөгөө инх болдгоо хоёрын зодон бас амар одоо нэлээ муухай байсан ч гэсэн инх болдгоо бол бас арай ч ийм амар цагаандаа гарч ингэж янз бүр болж байгааг та бүхэн мэдчихэж байгаа. Гэхдээ энэ ийм зодон бол мэдгүй би л амьдралд анх удаа харж байна. За тэгээд дахиад бас янз бүр юм ярьсан. За хэвлэл мэдээллийн хэрэгслээр амар баясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг 2 өдрийн өмнө Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар хууль зүйн сайдаар томдож байгаагаа одоо үндсэн хууль зөрчиж улсын их хурл танилцуулахгүйгээр Монгол улсын ерөнхийлөгчөд танилцуулахгүйгээр томдож байгаагаа зарласан үйл явдал болсныг та бүхэн харж байна. Миний хувьд нэг зүйл тодорхой болсон. Би намынхаа баг хурал дээр хэлсэн. Намайг өнгөрсөн 2 жилийн туршид ямар зорилгоор нүүрсчин болгох энэ ажил хийгдсэн бэ гэдгийн учир нь тайлагдсан. Нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг Монголын ард түмэн тэр аяараа харж авсан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. Амар баясгалан миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагад дуудагдаж шалгагдсан тохиолдол нэг ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гин буруутай гэдг нь тогтоогдож шийтгэгдсэн зүйл огтоос байхгүй. Монгол улс бол ардчилсан үндсэн хуультай улс юм а. Иргэн хүний нэр төр, албан тушаалтай этгээдийн ажил, албаны нэр хүнд гэдэг зүйл бол үндсэн хууль холбогдох хуулиудаар хамгаалагдаж байдаг зүйл. Яг энэ үг үйлдэлийг сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай хариуцлагатай этгээдүүд удаа гүжир гүтгэлгийн шинжтэйгээр олон нийтэд мэдээлэл хийж төөрөгдүүлж байна гэдэг бол ардчилсан Монгол улсын парламентын засаглалд аюул ирсэн том дохио юм а.
Энэ асуудал өнөөдөр амар баясгалангийн асуудал байж болно. Гэхдээ энэ асуудал маргааш бусдын асуудал болно. Энэ асуудал нөгөөдөр та бидний бүгдийн асуудал болно. Монгол улс эрхчлөөд арчилсан нийгмээ алдах аюул эрсдэлд орж ийн гэдгийг би энэгээр дүгнэж хэлж байна. За ингээд одоо тэр их хоёрыг сте амар гуссан байгаа сте. Бүр ингээд тас энэ нөгөө юун дайралцсан цаашаа болж байгаа сте. Бүр нэгнийгээ бүр ингээд бүр улаан зам гээд нэгэн захиалагч нөгөөдг нь захиалуулагч гээд ингээд бүр амар ярьсан. За тэгээд цагдаагийн газраас ингээд асууч ил да гэдгсэн чи эдгэр чи өөрсдөө ирэхгүй байна гэд бас юм ярьсан. За ингээд энэ мэдээлэл хийснээс 1 өнөө 2 хоногийн дараа ёстой нөгөө инх хоёрыг намаасаа хөөсөн байна. За намаасаа хөөсний дараа аавас улсын хурлын хэсэг гишүүд би ч гэсэн тэгвэл хоогдъё гэж гарчсан. За өчигдөр орой Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо хуралдаад улсын хурлын гишүүн инх хоёрыг намаас хөөх шийдвэр гаргасан. За энэ үйл явдлаас үүдээд Монгол Ардын намын бүлгийн гишүүд дотор талсан маргаа өрнөж байна. За өнөөдөр инх төвшин Бадам Сүрэн нарын 7 гишүүн энэ шийдвэрээ эргэж харахгүй бол намаасаа гарна гэдгээ мэдгдсэн юм. Авилгалтай холбоотой асуудалд орвол намаас төдөлцөх одоо ийм залт байгаа. Тэгээд тэр асуудал нь шийдэгдсэний дараа намаас чөлөөлгүй буцаж ирэх үү гэдэг ийм дүрмийн залттай байдаг. Тэгэхээр энэ залтуудаа бариач шудраг ус одоо ижил тэнцүү үйлчлэхгүй байгаа энэ хяналтын ерөнхий орны шийдвэрээ хэрвээ өөрчлөхгүй бол эргэж харахгүй бол бид одоо дараагийн шатны арга хэмжээ авна гэдгийг мэдэгдэж байгаа. За ингээд энэ ч дөрмөн дагуу байхгүй юм ингээд яачлаа гэ. За ингээд ер нь бол та бүхэн ингээд харж байна үү те. Ардын намын зодон бол бүр ингээд улаан цагаанд гарчлаа. Ер нь ийм байсан байна. Зүгээр миний зүгээр харж байгаагаар амар баясгал нь гинсэк байсан учраас намтайгаа илүү ойрхон байсан байна. Тийм учраас энэ нам доторх хүмүүсээ багцлах, нам доторх энэ юмнуудаа бол айгүй сайн хийсэн байна. Тийм ч учраас сая баг хурал дээр ялж ах шиг байна. За нөгөө ах нар бол жоохон юу яасан байна. Намаасаа жоохон холдсон байсан байна. Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаад ер нь олон жил албан тушаал ашингууд намын яг үнд сүрнээс холдсон байсан байна. Харин нөгөө бацаан талынхаа яасан бэ гэхээр хитрхи адгаж, хитрхи хурдан хөдөлж байна. Эннээс болоод маш их алдаа гаргаж байна. За нэг миний зүгээр ажигласан юм бол нэг юм байна. Тэгээд одоо хожил хоёр тийшээ гихэн цаашаа юм шиг. Гүнээр нэгнийгээ алчихваа. Тэгээд манусынхаа амьдралыг үрээ хийчихваа гэж хэлмээр байна. Энэ бол тэгээд энэ содон бол энэ 7 хоногт үргэлжилсээр байсан. 5 дахь өдөр бол азар бас нэг айхтар мэдэгдэл зэдгэл гарсангүй. Харамсалтай нь манай төрийн үйл ажиллагаа гатсан. Улсын хурлын чуулган ер нь бол хуралдахгүй нэг иймэрхүү байдалтай байсан. За хэдүүлээд буцаад ардсан нам руу гараа. Ардсан намаас бас хөөхөн би хэлсэн штэ хөөхөн монжоодох хэрэгтэй байхгүй ингээд хөөхөн ингээд тий монжоодох хэрэгтэй. За Тэмүүжин гишүүн гарч иж монжсоо. Арга хэрэгслээ зөв сонгож шийдлээ хийж чадахгүй байгаа төрийн тэр дундаа эрх баригчдын энэ буруутай үйлдэл сүүлдээ зүгээр нэгнээ намнах хэрэгсэл болчлоо штэ. Уучлаарай ингэж авилгатай тэмцдэггүй. Авилгатай тэмцэх гэж байгаа бол сүлдрээ багасна. Авилгатай тэмцэх гэж байгаа бол төрөө багасна. Авилгатай тэмцэх гэж бол төрд улс төрчдийн гар дээр эргэлж байгаа мөнгөө цөөд багасна. Энийг л хийлдэг. Энэ төсөөс одоо хүртэл харагдахгүй шүү дээ. 30%-аар багасгана гэж яриад засгийн газар байгуулагдаад 100 жил 100 одоо өдөр боллоо. Энэ 100 өдрийн дараа орж ирж байгаа төсвийг та бүхэн харахгүй юу? Нэгч төрийн өмчөд бизнестэй өрсөлдөж байгаа компанийг татан болгох гэдэг санд орж ирээгүй байна. Төрийн данхаасан бүтцээ жижиглэх гэж байгаа санд нь орж ирээгүй байна. Харин эсэргээрээ юу байна уу? Дахиад улс төрийн авилга нь яригдж штэ. За яг үнэ. Сайхан ярьж байна өстө төрөө багасгалыг нь ерөн татварыг чинь буулганы зүгээр л яриа хий хоосон ярианаас өөр юу ч алга. Зандан шатраас уг нь амар их хүмүлжсэн хий хоосон үг ярианаас өөр юм алга. Амар баясгалаа ялгаа байхгүй. Сайхан ярьсан яг ажил дээр оруулж ирж байгаа төсвийн аргалаар тийм байхгүй. Зүгээр л хий хоосон яриа. Зүгээр л ямар ч үйлдэл алга энэ яриануудад нь. Тэрийг Тэмүүжин гишүүн маш гоё хэллээ. Дээрээс нь энэ том зодон би өнгөрсөн 7 хоног дахиад хэлсэн те. Маш их мөнгө төрд байна. Ийм их мөнгө байгаа учраас энэ зодон нь улам цагаандаа гарсан, улам увайгүй, улам ёс суртахуунгүй, ёс зүйгүй ийм новшийн зүйл болж эхэлж байна. Төрд ингэж их мөнгө төвлөрөөд байгаа юм бол энээс ч том зодон бол айгүй бол улс үндэстнээ зүгээр самраа ээ шүү ирээдүйд. Тийм учраас
яаралтай энэ төрд байгаа мөнгийг багасгахгүй бол энэ төрд байгаа дээрэмжид чинь энэ татвар төлөгчдийн мөнгө нэртэй хэний ч биш мөнгөний төлөө бүр юу ч хийгээс буцааргүй болцсон байх шүү гэдгийг харж болмоор байна. Тэгээ би зүгээр өөрийгөө дурслаа. Ардсан намын маань зодоонч бас хүүхдтэй байж тээ. Үсрээл тайзан дээр зодтолдог гэж тээ. Одоо энэ ардын намын зодоонч бүр ингээд тээ. Бүр институтээрээ тээ улсын хурлын засгийн газартаа бүр юу болоод байгаа юм бэ тээ. Тэгээ би зүгээр та бүхэнд иргэн дурсахгүй тийм ээ. Манай ардсан намынхаа яаж зодтолдог гэснээр бүгдээрээ харцгаа. Нүдний шилэн тайлж байгаа. Хөөхөн зодон тийм. Ямар ч юм бусдад ямар юм ороо хоорондоо л үргэлж Эрдэнэ дарга гээд ямар ч эрх мэдэл байхгүй тийм ямар ч мөнгөгүй тийм ядуу хүмүүсийн зодон манай ийм хүмүүс ингэж л зодтолт юм. Ямар ч хүнд гай болохгүй тийм хоорондоо л ягаад эсрээл нэг соёлын төвөргөөнд л юм болж байгаа байхгүй тийм. Гэтэл Монгол ардын Монгол орондоо юм болгож идэв шээ. Тэгээд мөнгөтэй эрх мэдэлтэй болгосмоо зодон томордог юм байна, аимшигтэй болдог юм байна. Ядуу эрх мэдэлгүй болгосмоо юм хөөрхөн жижигхэн те микро шоргоолцны зодон юм шүү манайхан. Тэгээд иргэн дурсахад сайхан байлаа манайхан. Тэгээд ардын намын зодон үргэлжилсээр байна. Хөөрхөн мөстэй те. За манайхан жилдээ 2хан удаа болдог Amazon Prime-ийн хямдрал 10 сарын 7-оос 8-ны хооронд явагдах гэж байна манайхаа. Энэ үеэр бүх бараа 70% хүртэл хямдардаг. Тэгэхээр та Amazon-оос бараа захиалахдаа та USA Shop цэгийн захиалаад аваарай. Олон жилийн турш найдвартай таны бараа хүргэн өгж байгаа USA Shop цэгийн мэн Amazon Prime-ийн хямдралаар тантай хамт тоглоно. Хамгийн гол нь цоошин iPhone 17 утсаа энэ хямдралаар USA Shop цэгийн захиалаад аваарай манайхаа. USA Shop цэгийн Japan Shop цэгийн манайхаа баярлалаа. Оо. Зааш зөндөө мэржээ. За ингээд миний бараг бүрэн бүтнээр нь USA Shop Skybox-то хүргээд аваад ирсэн байна. Энд чинь баг 7 хоноогүй хүрээд ирсэн. Америкийн татвар 6% гэж өмнө нь та бидний захиалсан бараан дээр нэмж авдаг байсан бол одоо хамгийн шилдэг, хамгийн өргөн хэрэглээний 12 вебсайтаас энэхүү 6% татваргүйгээр бараг авах боломжтой болсон байна. Бүр илүү хямдарчлаа гэсэн. За мэдээж одоо зодонтой байгаа ч гэсэн төсөн мөсөө ярилгүй яах вэ? За энэ 7 хоногт олонний анхаар татсан төсвийн хилцүүлэг болсон байна. За энэ үеэр маш олон хүмүүс таалагдсан нэгэн улсын хурлын гишүүн байсан юм байна. Багш эмчнэрийн цалинг нэмэх бүрэн боломжтой. Нөгөө талдаа бид нэр юу хийх юм бол нэмэх боломжтой вэ гэхлээр төрийн эмчт компаниуд, аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрууд эднэргээ цэгцлэх хэрэгтэй байна. Төр нь өөрөө бизнес хийдэг, байшин барьдаг, зам застдаг, цэвэрлэдэг, тэгээ ашиггүй ажилдаг. Нийтдээ 107 төрийн эмчт компани 9 яам агентлаг дээр байгаа. Төсөвдөр энэ тусдаггүй. Тэгээд бид нар орлогогүй байна, хэцүү байна гэд төсөв байхгүй учраас багш эмчнэрийн цалинг нэмж чадахгүй гэж суудаг. Төрийн эмчт компани дээр одоо хэн сууж ийн гэхээр олон жил улс төрч хийсэн ах нарын хамаатан садан цүнх барьсан залуучууд нь суугаад ашиггүй ажилдаг. Нийт ногдол ашигын 90%-ийг нь Эрдэнэс Монгол бүрдүүлээд бусад энэ 100 гаруй төрийн эмчт компаниуд нь 10% өрөхгүй байгаа хэрэг. Эднийгээ татан буулгаад бидний зардлуудаа танаад явах юм бол бүрэн боломжтой.
Сангийн бол энийг маш сайн мэдж байгаа. Яагаад энэ засгийн газар дээр их хурал дээр гишүүдэд хэлж чаддаггүй ихлээр дээр нь ах нар сууж байгаа юм чинь. Нэгийг татна буулаад гарахад нэг даргийнхын л хамаатан сатан явчих гад байдаг. За ингээд манай хүн чи айгүй хөөрхөн ингээд нэг юм яг pop биш яг үнэн чим шиг юм хөөрхөн юм ирсэн. Тэгээ хүмүүс болж ин яг ингээд хоёулангийн ингээд бөөрөглээд. За дээрэс нь төсвийн KPI-тай холбоотой маш чухал зүйл ярьсан. Татвар төлж байгаа ард түмнийг хувийн хвшлийг доромжлоод байгаа юм. Би энийг цаашдаа 3 жил ярина. 10 жилийн хүүхдийн боловсролын юм яри да. Тэгээ одоо эрчим хүчний сайд дээр 455 дээр бунд өгөх байгаа. Сэргээгт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавьсан. Юугаар хэмжих юм бэ гэж километр гэж тавьж байгаа. Ваттаар хэмждэг юм. Километр гэд юу хэмжих чинь? Гэр ороолын айл өрхөдөд цахилгааны хөнгөлт үзүүлнэ гэд энийг бас өмнө жилжингээ ярьсан. Утааг бууруулах гал хөнгөлт үзүүлж байгаа гэд. Тэгсэн чинь шалгуур үзүүлэлтэн цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн айл өрх гэд мөнгө үрэх зориулттай л шалгуур үзүүлэлт тавьчаад өмнө засаад зарчмын зөрүүтэй санал оруулахлаар тэрийг сангийн яам эдийн засгийн хөгжлийн яам дээр нэгтгээд яамнаас нь дахиад өргөн барихт нь өмнөх төсөвн дээр төлөвлөгөөн дээр энэ шалгуур үзүүлэлтийг чинь зассан учраас та дахиж ийм алдаатай юм бити өргөн бариа гэж ярьж болохгүй юу? Тийм ажил хийгдсэн үү? Ерөнхийлөгчийн тамгын газар 33.6 тэрбум төгрөгтэй шалгуур үзүүлэлт нь бүгдээрээ төлөвлөсөн хугацаанд хийгдсэн байх. Ингэж хэмжиж болохгүй шүү дээ. Бас л мөнгө өрөх зорилттой KPI байна шүү дээ. Гоо ерөөсөө ардаа энэ хөөрхөн амтай юу ганцаар биш үү? Эрчим хүчний бусад байгууллагууд бүгд адилхан АТГ ингээд бүгдээрээ ямар ч тийм хувийн байгууллагт байсан бол шууд ажилласаа алгатахаар дандаа тийм KPI-ууд. Зүгээр л мөнгө үрсэн гэдэг KPI-ууд. Ийм эн чинь тэр мөнгө ямар үр ашигтай байсан бэ гэдгийг хэмжих гээд байгаа болохоос ш тэр мөнгийг хэр хурдан үрсэн бэ гэдгийг хэмжих гээгүй үстэй манайхаа. Тэгсэн чинь яг ийм байдлаар маш олон жил явсан байна. Бидний өдөр шөнөгүй хөлсөө цусаа урсгаж олж байгаа тэр татварыг зүгээр л яаж үрснээр нь хэмжиж байгаа гэж юу гэсэн үг юм бэ? Бүр үнэхээр ойлгомжгүй те. За тэгээд яагаад километрээр хэмжээд байгаа юм бэ гэдгийг дараагаас нь асуусаа. Өчтөр лувсан жамц гişүү байнгын орон дээр эрчим хүчний хэмжих нэгжээ километр гэж тавьсан байна гэд нэлээд шүүмжлэлтэй үг хэлжсэн. Тэр асуудал нь юу болсон юм болоо? Юугаар хэмжих юм бэ гэж километр гэж тавьж байгаа. Ваттаар хэмждэг юм. Километр гэд юу хэмжиж байгаа? Мэдээж манай бид нар төсвийн төсөл бол суулгахдаа сангийн хамт хөрвөлттэй юу гэж тийм эрчим хүчний хэмжих нэгжээ километр гэж явуулах. Сангийн тэр нэг өргөн барахтаа бүх замдуудаа сэрдэгч бүх төсөв эргэл зарагчаас нийлүүлээд өргөн барьдаг. Тэр үед алдаа гаргасан байлгүй. Яг өргөсөн төсөл төр бол тэгээд алдаад бичсэн байна лээ. Километр гэж бичсэн. Гэхдээ яг инээдтэй сонсогч чинь гэхдээ бидний татварын мөнгөнд ийм л хүүтэн сэтгэлээр хандж байгаа. Цавын цааталтай тийм байгаа шүү манайхаа. Яг ингээд харахад инээдтэй. Тэгвэл бидний өдөр шөнөгүй цуглуулж, татварынхын дарамтлуулж, өчнөө юм болж хүүхдийн хоолноос хармалж төлж байгаа тэр татварыг ийм л үрэлгэн, ийм л хаанга, ийм л хүүтэн сэтгэлээр зарцуулж байгаа л гэсэн үг. Тэгэл ерөөс татвар аавна гэхлээр л ерөөсөө нүдэнд амраад та нар үүрэгтэй үстэйгээ хуццаагаад идэг. Яг үрж байгаа үргэлээрээ болохоор ийм л байдалтай үлдэж шин. Ийм л манайхаа. Тэгэд би дахиад би баг нэвтрүүлэг болно. Бид нар яг яах гэж татвар төлөд байгаа юм манайхаа. Би тэрийг одоо ч гэсэн ерөөсөө ойлгохгүй байгаа шүү яг үнэ. За тэгэд дээрэс нь дахиад сангийн яам одоо бидний төлсөн татвар enough биш байна. Дээр нь нэмээд гадаадаас өөр аавна гэж. За манай улсын өрөө үйлчилгээний төлбөр нэмэгдэж гадаадын зээл ашиглалт хангалтгүй байгаа ч эх оны төсвийн төсөлд нийтдээ $617.9 сая зээлийн хилэлцээр байгуулахаар төлөвлөж байна. За тодорхойлбол Азийн хөгжлийн банкны $150 сая зээлээр 31 сургууль 9 цэцэрлэг мөн $225 сая зээлээр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинжлэх өргөдгөх хилэлцээр за Европын цэргийн боцголт хөгжлийн банкны $34.9 сая зээлээр зүрх судасны үндэсний төв байгуулах, Азийн хөгжлийн банкны зээлээр онцгой байдлын ерөнхий газар тоногдох хөрөмж холбооны шинжил хийх хэлэлцээрүүдийг Дэлхийн банкны $78 сая зээлээр
Мандалгов 10 хэр чиглэлийн цахилгаан дамжуулах шугам барих хэлэлцээрүүдийг төсөв тусалд тусгаад байна. 2026 онд нэрлсэн үндснээр 51.2 их 80 төгрөг буюу үндсэндээ дотоодынхны бүтээгдэхүүн харьцуулаад үзэх юм бол 43.8% энэ одоо гадаад өр зүйлийн асуудал бол эзлэх гээд байна гэдэг асуудал гарч ирээд байгаа. Тэгэхээр би энэ дээр төсвийн хүрээний мэдээлэл дээрээс ч гэсэн аваад үзэхээр 26 он 51.8 их 80, 28 он 59.5 их 80 төгрөг гээд нэмэгдээд явах. Энэ эрсдлүүд бол байгаад байгаа. Үр зээл нэмэгдэхийн хэрээр дахиад нөгөө өрийн үйлчилгээний зардал өөрөө нэмэгдээд ингээд төсөвдөр үзүүлэх дарамт ачаал бол нэмэгдэх энэ бодит хүчин зүйл бол байна. За ингээд үр зээлээ энэ жил 600 сая доллар 600 тэрбум доллар үгүй биш бодлоо 600 сая доллараар ихсэх нэ. Тийм үнэхээр харамсалтай. Нөгөө нэг ямар ч ашиггүй ажиллаад байгаа тэр төрийн компаниудаа хувьчлаад тэр мөнгө олчих болохгүй мó энэ чинь хангалттай боломж байгаа шүү дээ. Яагаад тэрийг ашиглахгүй заавал ингээл үр зээл авах гээд. Тэгээ сая харж штэ жилдээ бид нар 1.2 их 80 төгрөгийг зээлийн хүнд төлдөг байна шүү дээ. Амар ууз. 1.2 их 80 штэ манайха хичнээн имлэг баг нэг цахилгаан стан зорж байгаа мөнгийг зүгээр зээлийнхээ хүнд ингээ өгдөг байна шүү дээ. За ингээд айгуу сонтой ингээд одоо KPI-н тодорхойгүй юм байна. Тэгсэн мөртлөө дахиад зээл авах гээд байгаа юм байна. За тэгвэл бүр жижиг имлгүүд дээр ер нь одоо нөгөө юу гэдгийг те нөгөө бодлого нь яаж одоо явдгийм бэ гэдэг бүгдээр амар гоё жишээ гарсан. Бол халдвар төвчнтэй тэмцдэг байгууллага. Тэгэхээр одоо нөгөө зулд болохоор нохоо зэрлэг шуу баярладаг гэдэг нэг зүйл байдгийг. Тэгэхээр манай байгууллагад юу тохиолдолтой юм гэхээр халдвар төвчин их л гараад байвал манай санхүүжилт нэмэгдэх гээд байна л да. Танаа одоо боловсруулсан бодлого шүү дээ. Ковид их гарахаараа манай санхүүжилт нэмэгдсэн. Одоо нуу юу байх вэ тийм ээ. Ковид байхгүйсэн одоо манай санхүүжилт цалингаа тавьж чадхаа гэсэн. Тэгэхээр манай байгууллага дотор нэг хоёр эсрэг чиглэлтэй юм байдгийн. Өрөөл өвчин их байвал клиникийнхэн бид нэр мөнгө олоод байгууллагын цалинг тавих гэдэг. Бидний эсрэг тамдлалтын тогтолцоо юу сэргийлэх байгууллага гэдэг байгаа юм байдаг. Тэд нар өвчин гаргахгүй гэж байгаа. А гэхдээ бидний олсон мөнгөөр цалинжин гэж байгаа. Энэ ямар хаашаа харсан юм бэ? Та нар дундаа алах гэсэн үг байна шүү дээ наач. Юус ийм бодлого дэлхийдэр байхгүй. Зөвхөн халдвар төвчин биш, гэмтлийн салбар яг адилхан. Хүмүүс монголхон гэмтээд өхөө тахирддуу болоод байвал тэднэрт аягүй сайхан байна. Тэгэхээр осол гэмтлийг бууруулж байвал эдний цалин нэмэгдэх баймаар биш дээ. Хор тавтар бас ялгаагүй. Тааны бодлого чинь зохихгүй шүү дээ. Үнэ ямар гоё ёо. Яг энэ юугаар бол яг урьдчилан сэргийлийнхээ айгу нүдэнд хүүтэй харагч тий. Бистакот. Манайсын төсөг багасгахгаа явж байгаа шүү дээ. Та нар одоо наад урьдчилан сэргийлэх юм жоохон баг хэлдэг хүмүүс бага өвдөд шүү дээ тий. Та нар биднээс цалинжиж байгаа үстэй. Цагдаа бас ялгаагүй шүү дээ манайхаа. Прокурор ялгаагүй. Гэмт хэргийн тоо ихсэл гэмт хэрэг барьсан тоо ихсэл их юм бол шагнуулаад байна. Оо гэмт хэрэг багсаад байвал нөгөө чи шагнал урамшуулдаг болол ингээд. Тэгээ бүр дээрээс нь дарамт та нар ямар баг хүн торгодгийг гэдэг. Уг нь бол олон хүн хуулиа бүрдөөд биелүүлээд байгаа юм бол уг нь тэр чинь сайн бидтэй тий. Айлуулах гэмт хэрэг гарахгүй сайн бидтэй. Яг манай цагдаа дээр яг ижлэхээ явж байгаа. Амар тэнэг. Тэгээ энийгээ бодлого гэж нэрлэдэг байгаа байхгүй манайхаа. Тэгээ энэ хүн бол ямар гоё логикийн ямар гоё гаргаж илээ. Би дахиад хадгалчмаар байна. За тэгээд манай Монгол улсын бодлого нэг иймэрхүү байна. Тэгээд би зүгээр төсөөлөхгүй юу? Яг энэ манай Монгол улсын төсөв, төрийн бодлого яг яаж явж байгаа гэхээр ингээд мөчр дээр суучаад тэр мөчрөө хөрөөдөж байгаа хүн байдаг шүү дээ. Яг тийм байгаа шүү дээ, тий. Яг өөрөө дээрээс бол тэгээ мөчрөө хөрөөдөж байгаа. Тэгээ мөчрөө хөрөөдөд дуусгах юм бол өөрөө унан заяа. Тийм лалдрын юм явж байгаа. Тэгээд ийм байна. Тэгээд татран төлцгөө монголчуудаа. За би дөнгөж сая Апугийн Октоберфестээс ирлээ. За шинэ ургацын Улаанбуудаагаар ирсэн. Үнэхээр маш гоё пивнүүд байлаа. Тэрч маань нийслэлийн драфт бол үнэхээр гоё амттай байлаа шүү манайхаа. За яг одоо та Октоберфест руу явж болно. Яг одоо UG Arena дээр болж байгаа бүтэнсэн өдрийн тоглолт бүр хамгийн гоё юм байлээ. Никтон тоглоно. Opposite тоглоно. Бүтэнсэн өдрийн Октоберфест үнэхээр гал олон заяа манайхаа. Тэгээд Апугийн Октоберфест очороо хамгийн сайн пив гэж ямар пив гэхэлэр
шинэ ургацын улаан буудаагаар хийсэн цоошин фрешер байгаа пив шүү. Бүгдээрээ Апогийн Октоберфестээр уулзцаа баярлалаа. Октоберфест шинэ ургацын шарааргийн баяр 10 дугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд ийм аренад зохион байгуулагдах бөгөөд хүмүүрийн хайртай хамтлаг дуучид хүрэлцэн ирнэ. Хамгийн шинэхэн, хамгийн сайн шараарыг ууж баяраа хамтдаа тэмдэглэцгээе. Таслбарыг Shopee зэгмэнээс аваарай. За монголчуудын сэтгэл зүйн асуудал гэдэг нь бол одоо хүндэрсэн байгаа. Байсгээл хүүхэд зоддог боллоо. За тэгээд бас нэг хүүхэд зодулсан байна. Тэгээ аав нь хүүхдэд дагуулж одоо орж ирээд хаалгын тогшоод за тэр үед ээж нь ажилтаа байсан. За имэн гадагшаа хүүхдийнхээ ачаал тарах болоог байгаа учраас ойрхон гарцсан байсан. Тэгээд тарах цагаасаа жоохон цагийн өмнө тарцсан байлээ л. Тэгээд тэр хүүхд чинь гэртээ ирээд байж байхгүй. Тэгээд дээдлийнх нь айлын одоо ангийнх нь хүүхдийн аав нь хаалгын тогшож орж ирээд шууд ерөөсө том хүн байна уу гэл байхгүй байна гэдэг нөгөөдөг чинь нэг юм жижиг нохоод хийж идэх чинь чаас тэгээд нохоогоо тэрвэрсэн байжсэн чинь хүзүүнээс нь шууд татаал чи яхаараа энэ хүүхд зодд ингээд за тэгээд танаа хүүхд намайг одоо ингээд те элдвийн янзаар доромжилсан. За тэр бол нэлээд бас хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх үс тийм одоо доромжилсан байна лээ үе тэнгийн хүүхдүүд. Тэгсэн чинь нөгөө хүүхд маань уурлаад нөгөө хүүхдэд түлхээд алгацсан байна. За ингээд тухайн үе тийм болсон одоо асуудал болсон баг. За тэгтэл тэр эцэг бол орж ирээд манай хүүхдийг зодсон байна гэд манай одоо эгчийн бандыг алгадаад тэгээд танаа ахугаар нь дуудаад ингээд яваад гисэн баг. 2 3 алгадаад. За би бол яг тухайн процессны төгөөнд 2 алгацсан л гэж байгаа. За тэгээд нөгөө хүүхд чинь өмдөндөө шээгээд за хил амаар доромжлоод 2 алгадаад за тэр хооронд тэр хүүхд чинь гэртээ ганцаар байгаа хүүхд чинь шокнд орно шүү дээ. Ингээд сандарчж байгаа шүү дээ. Тэгээд эн чинь нэг өсөндөө бол айлган сүрдүүлэлт. Энэ бол дарамт, цэвэр дарамт. За манай монголчуудын сэтгцийн эрүүл мэнд ямар төвшөнд байгааг бас харж болно. Энэ одоо байсгээл нэг ийм явдал болох. Нэг 2 хүүхд хоорондоо бие биендээ хүрхлээл ингээл очоод зодож барьдаг, хүчрхийлдэг. Тэгээд дээрэс нь гэрлүүн орно гэдэг чинь эн чинь өөрөө эрүүгийн хуультай уулгалан довтлох гээд бас заалт байгаа. Тэгэхээр энэ хүн бол нэлээ хүнд ялтай ийм хэргийг үйлцсэн байна. Манайха тэр хүүхдийн асуудлыг хүүхдтэй нь өөрсдөндөө за дээрэс нь магадгүй сэтгэл зүйчтэй тэр сургуулийн тодорхой одоо юу гэдэг те нийгмийн асуудал хэрэгжсэн хүмүүстэй шийдэхгүй өөрөө очиод тийм тэнэг юм хийж болохгүй шүү дээ. Өөрөө хөгшин том хүн байж тэр насан туршийн хүүхдийг зодод зогсож чинь чи өөрөө бүр амар тэнэг мангар үйлгэж. Гэхдээ энэ бол эрүүл сэтгхүүтэй хүнээс гарах үйлдэл бол ерөөсөө биш. Тэгээд сэтгцийн хувьд эрүүл бус байна. Бид нар маш их гэмтэлтэй хүмүүс их байна л гэсэн үгээ. Тэгээд маш харамсалтай юм үйл явдал болсон байна. Ямар амар олон iPhone 17 тоолоод байгаа юм бэ? Бүр атархмаар эхнээсээ бүр сторигоо ингэж эхэлсэн байлаа. Та Монгол Apple-ийн албан ёсны гар утсыг борлуулагч Unitel-с та бүхэн өөрийн шинэ iPhone 17-го захиалаад та гар утсаач авна. Дээрээс нь урамшууллын эзэн болох боломжтой байна. За ямар урамшууллууд байна гэхлээр Apple Watch-ийн S11 заагвар. За дээрээс нь AirPods-ийн 4. За мөн 400 мянган төгрөгийн кэшбэкийг хожихыг хүсэж байгаа юм бол та бүхэн iPhone-оо захиалаад аваарай. За Toki-гийн аппликейшнаар дамжуулаад та бас зээлэр авах боломжтой байна. 10 сарын 7-ны хүртэл iPhone 17-гийн захиалга яг одоо явагдчих шүү. Та бусдаасаа бүх хоцроороо Unitel Apple-ийн гар утсыг албан ёсоор борлуулж шүү манайхаа. Баярлалаа Unitel. За нөгөө нисхийн тойрогч ингээд засаад бас нэг гайгүй 4 зам маань болоод төгжил мөгжил нь гайгүй болсон. Тэгсэн чинь нэг юм мартчихжээ. 4 замын уулзар болгож шинжлэхдээ ямар ч явгууны гац тэмдэглэгээ. За төр гацыгч байршуулаагүй. За улмаар бол ингээд 4 талынхаа урсгалыг харна. За нэг талынхаа урсгалыг харна. Ингээд иргэдэн өдөр бүр ам ирсэн ийм эрсдэлтэй алхмаар зам хөндлөн гарсаар байна. За энд бол яг хизээ гарц шийдэх юм шийдэл нь бол байхгүй. Улмаар бол иргэд бол өдөр бүр ингээд маш олон машин зорчдог. За ингээд хурдтай мотоцикл, том аврын машин.
зорчдог энэ уулзруудаар өдөр бүр амьдсан алхмыг хийж зам өндлөн гарсаар байна. Ажлын явц удаашрсан байдалтай байгаагийн шалтгаан нь анхны зураг төсөл тусгаагүй хуучин шүмхийг шилжүүлэх ажил байсан байна. За ингээд хөрхий явган хүний зам тавиагүй. За тэгтээ нэг юм олоод ич. Гүй ийм зам дээр чи явган хүний гарс тавьдгүй ингээд нэг бас нэг нөхөр гараад ирэх бах тий. Тэгтээ эн чи ингээд маш олон хүнд гарах хэрэгцээ байна. Замынхаа одоо цагаан шомыг та нар нэг юм ажиллаж чинь энэ ерөөсө хүнд зориулдаг отоогоос тий. Хүнээ мартцсан байгаас тий. Хүнээ мартсан. Уг нь хинээс татвар авдیں۔ Би манусаас нөгөө нийслэл хотын татвар гэдэг та нарын ууж байгаа бинээс чи 2% авч байгаа. Ерөөсө манайхаас ерөөс байг бүхэл бүтэн 100%-аар татвар нэмсэн. Дээрээс нь машин замын татваргад нэмсэн. Ингээд хүнээс татвар авдаг мөртлөө хүнээсээ аслагдсан, хүнээ боддоггүй тийм сонин одоо хотын удирдлага багшгүй. За дээрээс нь хүнээсээ гадна бас хотынхоо ногоон байгалыг бас харин бодож эхэлж байгаа шүү. Хүнээ бодог мөртлөө ногоон байгалаа бодоод. Энэ цэвэрлэгээнүүдээ хизээх энэ эсгүүдийнхаа ягаад модны доор юм ингээ овоолцсон. Модны үнцэнүүдээ ингээд тавьсан бах юм. Таад хогнуудаа бас ногоон байгууламжтэр ингэж яаж овоолж болохгүй шүү дээ. Мод ингээ гинтээгээд үчээ. Чи ногоон байгууламж юм тарих зориулттай болохоос ш ямар хог овоолох зориулттай биш шүү дээ. Хогнуудаа юм зориултын хийгдэг байгаа нэг газараа ингээд цэвэрхэн овоол тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ногоон байгууламжийг гинтээгээд ингээ овоолдог. Тэр бетонтой юм уу гэсэн. За ингээд ногоон байгууламжт бол одоо нөгөө өстө ухаангун ноёнд урагшгүй албат гэдэг чинь. Тэгэхээр та нар анзаарсан уу юу? Ингээд яг нэг юм зам хийгээд дуусахад баг худалч хүнч үзээ 3-1 нь бол хог болоод гарч байгаа шүү. Өчнөө үнээр авсан нөгөө нэг боржин энэ хавтан чи 3-1 зүгээр л хог болоод хаягж байгаа. Тэр ямар ч хэмэлт мэмэлт энэ чи ерөөсөө ярихдаггүй. Тэгээд дарга нарын нүдэнд бол энэ их эвгүй харагдаад байна. Та нар ч одоо гэж мэгээ те. Ногоон байгууламжийг мөн хоолчлоо. Тэгээд зөвлөлтөө тэгтээ яг өөрсдөд нь яг нөгөө юун дээр зэрэг нэмхийн өмнө дээр гардаг штэ. Баа нөгөө хүндэн тааруулаад хийжлээ штэ гэдэг шиг. Яг өөрсдөнтэй адилхан юм шаасан байгаа үстэй. За тэгээ манай дарга нар маань бас талбайгаа бас их анхаарсан байна. Сарын буюу 9 сарын 19-ноос 21-ний өдрүүд 3 өдөр номын баяр зохион байгуулагдсан байгаа Сүхбаатарын талбай дээр. За энд Дин Зава Цондологийн найзууд гээд энэ сэтгүүлийн хүүхдийн сэтгүүлийн гаргадаг дэлгэр жаргал гэсэн баха. Дэлгэр жаргал захиралтай энэ байгууламжийг бол ингээ одоо хүртэл ингээ энэ байгууламжаа буулгаагүй. За энийг бол ингээ албатан буулгах ажил өнөөдөр өглөө 4 цагаас эхлээд бол явж байна. Үйл ажиллагаа явуулахаар ингээ бэлэн байдлаа хангацсан байгааг бол энэ ингээ цахилгааны шийдүүд нь ингээ харагдаж байна. За инхээр энэ байгууллага бол ингээ нийслэлийг тэр дундаа одоо намааг ингээ бүр ингээ онцгойлж дарамтлж агаад шантаажлж агаад энэ барилга байгууламжаа хөдлөхгүй байлгаж агаад тэгээд энийг өвлжөнгөө үйл ажиллагаа явуулна гэсэн бол төлөвлөгөөтэй байсан нь ингээ илт харагдаж байна. Та бүхэн ингээ харагдаж байна. За ямарсан бол Улаанбаатар хот маань бол өөрөө хуультай, дүрмтэй, журамтай хот. За үүнийхээ өрөөнд бол ингээ хуулийн хэрэгжилтийг хангаад энэ төр байгууламжийг бол ингээ албатан буулгаж байна. Ямар шат юм бэ? Өвлжөнгөө ингээ хартаа үйл ажиллагаа хийх гээд юугээл талбайн гол ингээл нэг хіднээс юу агаад өстө өвлжөнгөө энэ амар төгшөнгөл өстө муухай болгоод өвлжөнгөө гэж хийж бодох. Гэхдээ хөөрхөн амт номын баяраар амар их ном зараад мөнгө олно гэж шатцсан л хүн биш дээ чаавас. Тэр нөө буулгах мөнгөгүй л болцсон мэ. Тэрий ч л одоо өстө намааг ингээд шантаажлаад гэж байгаа шиг те. Энэ одоо ямар ч хүн харсан ойлгомжтой шүү дээ. Энэ нөгөө номын баяраар олигтой ном зарагдаагүй тэгээд буулгах мөнгө байхгүй шатцсан л ийм л хүн байна. Тэгсэн чинь тэрийг амар том яриад ингээл ийм тэнэг юм ярихаа одоо болиос юм та нэг жоохон хүүхд хуурж байгаа юм шиг мангар юм яваадах юм. Би бол эднийг бол үнэхээр ойлгохгүй байна. Тэгэхэд амар төвшөө чамааг шантаажлаг наад хүн чинь зүгээр буулгах мөнгөгүй болцсон байна гүшүү. Өөр юу ч тийм нэг тийм юу хүмүүс байдаг л нэг ингээд бүх юмыг өөртөө холбож уддаг юм дээ. Тий. Одоо бүхэл юм одоо амар төвшинг шантаачлаад байгаа юм шиг л одоо айгүй бол би ярингууд энэ амар төвшин яг шантаажж байна гэж.
Найз нь чамайг шантаждаг. Чи өөрөө тэнийг юм ярьсан учраас оруулж би бүр чамайг бүр гаргах нь үтгэл бүр хармаарчгүй нэг шүү заяа. Нэрэ чиний гачин зэрэг үнэхээр хармааргүй. Тэгээд дааж өөрөө юм тэнийг юм ийгээд байгаа учраас гаргаж байгаа шүү манайхаа. Ер нь манай нэвтрүүлгээр гарч байгаа одоо Нямбат ч гэдэг юм уу те энэ манай эрчим хүчний барилгач ах мах бол нэр би үнэхээр гаргамааргүй гэдэг. Тэгээд өөртөө энэ 7 хоногийн мэдэнд орж ирээд идэв. Тэгвэл би ямар субъектив юу байхгүй шүү. Бүр аль болох энэ хүмүүсийг гаргахгүй хичээдэн шүү нэрээ. Тэнэг хүмүүсийг аль болох од болгохгүй гэж. Дааж өөртөө орж ирээд идэв шүү. Энэ давай далаа малаа ёо бүтэхгүй юм хэвээр. Яаж ийм гарууд одоо сонгогдсон юм аа мэдгүй үнэхээр ойлгохгүй. За бас нэг олон хүний анхаарлыг татсан нэг мэдээ ТV5-аар явсан. Тэгээд тэрийг үзье. Энэ манай иргэдийн ухамсартай холбоотой мэдээ. Таны харж байгаа энэ дүр зураг бол төв зэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжөнд хуримтлагдсан хог хаягдал. Зөвхөн айл өрхийн ахуйн хэрэглэнээс гарсан бохир усыг цэвэрлэх зориулалттай төв зэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа хэд давсан нөхцөл байдалд ажиллаж байгаач бохирын шугам руу бохир усаа биш хог хаягдлаа тэр чигтэн цутгадаг иргэд аж ахуй нэгжүүдийн балгаар өдөр бүр зогсонг байдалд орж байна. Айлууд нойлын цаас ариун цэврийн хэрэглэлээ урсгах нь инүүхэнд бол үйлдвэр аж ахуй нэгжүүд хэрээс хэтэрсэн хог хаягдлыг жишимчүүгүй урсгадаг байна. За арьс ширний үйлдвэрүүднийхий арьс шир хялгас эмээлтийн бойны газрууд гихтэл өөх тос илэг зүрх бөөр зэрэг малын 5 цул эргэтэн ясыг тэр чигтэн урсгадаг гэлээ. За ингэж бөөгнөрсөн хог хаягдлыг төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд улаан гараараа хамж цэвэрлэн үйл ажиллагаагаа доголдуулахгүй хичээж байгаач өдөр ирэх тусам хүчрхгүйд хүрч байгаагаа учирлаж байна. Одоо бидний нэг хэрэгсэлтэй хүндрэлтэй нэг асуудал одоо толгойн өвчин болоод байгаа асуудал бол энэ бохирд буурахгүй бол яах вэ гэдэг асуудал. Ингийн бол энэ цэвэрлэл байгуул одоо шинэ баригдсан цэвэрлэл байгууламж ирээдүй бас их асуудалтай болж эхэлнэ. Яг л ашиглалтын зардал маш өндөр гарч ирнэ. За үүнийгээ дагаад энэ цэвэрлэл байгууламжийг авч явах санхүүгийн хувьд хүндрэл үүсэ. За юм байна да манайха. Нөгөө нэг ингээд лифтэн дээр очиод би нэг юм сургалт хийчмээр санагддаг байхгүй ингээд дээшээ явахаар бол дээшээгийн доошоо явахаар бол доошоогийн тий ингээд энэ чи амар энгийн ойлгомжтой одоо common sense гэж ярьд юм да тий ингээд дарчих хэрэгтэй байхгүй хогийг хогийн савнд нойл руу болохоор тэр устай тий одоо юу гэдэг тий ялгадас одоо юу гэдэг иймэрхүү юмнууд түүнээс тамхиа хийцэн байдаг даамсаг хүүхдийн памперсаа хүртлийгээд урсгаж байгаа хүмүүс харж ирсэн. Нөө үгүй хогийн савндаа тэгээд бүр бүх одоо юун дээр ингэ бичээстэй ч хогийн савнд нэгэрэгээд нэг тэр 5% ойлгочих чадвар байхгүй байна гэдэг чи ямар харамсалтай юм бэ те. Тэгээд лифтийг дээшээ явахаар бол дээшээг нь доош явахаар бол доошоог нь хогийн савнд нь ялгдсуулан шингэн зүйлээ нойлороо урсгана манайха амар ингээм энэ бүр тэнэг хүн ч ойлгохоор юмыг та бүхэн минь хийчээч гуйж гинэ баярлаа. За ингээд энэ их хар бараан зүйлсийн дараа мэдээж нар мандна гэгээлэг мэдэг үзье яа. Мэдээж та. За Cowboy Street гэдэг гудамж юм байна. Энэ оцтой битүү юм өчтэй гудамж. Тэр санаа тэрийг боллоо. Би нэг West хүнтэй ярьж сууж байгаа flashback. Ийм татрын хоолойтой. End of flashback. Би цаавал хамаарчдаг гэсэн чинь хүн уцаг авах. A few moments later. Юу болтой та эднэр ийм гаргаад байгаа. За яах вэ? Тэгээд одоо энийг юу гэж гоё эерэг болгох вэ? Одоо чигнээс явна. Тийм. Йоо тийм билүү те. Йоо би бүр ингээ хөлөрчлөө ш. Гэтэ энийг гаргachвал гоё юм байна. Гэтэ би нэрээ амар тэнэг саяны би нөгөө мэлийн жоохон согтцээсэн байхгүй юу? Тэгсэн чинь аваачид нөгөө саяны хүний уцыг кармаалаад өөрийнхөө уцыг кармаалцсан амар.
Тэгээ би бас тэгж бодсон. Ер нь яг эн чин цусандаа байдаг юм биш. Энэ дараа нар маань зүгээр суулгаа яг юм байна шүү гэж бодсон шүү. За жихэн мэддэг нь. За ингээд шавнар нь ингээд хамгийн хайрлж мэдлдэг ингээд багштай багшрын баяраар ингээд болсон тэглийнхаа би загтын хэлбэрээр бичээд хийгээч гэсэн тэгээ бүгдээрээ ингээд хэлсэн байгаа. Жаргалтай, гунигтай, хөгжилтэй мөнгө бүхнээ хуваалцдаг танд үнэхээр их баярлаж талархаж явдаг шүү. Танд мянган үгээрч хэлж баршгүй тийм л их баярлаж явдаг шүү. 7 байнгын сурагч анх юм гэсэн ийм загтлаа. Энэ бараг 100 захиаг шиг байна. Тэгээд уншаад үнэхээр л хүүхэд гэдэг бол тэгэлэг ертөнцтэй ийм дотроо ийм нандин зүйлсийг тээж хадгалж явдаг гэдг нь үнэхээр баярлаад ингээд ханшгүй ийм гоё мэдрэмжийг аваад байж байна. Ийм их захиа ирнэ гэж бодоогүй л дээ. Яа жоохон ингээд тийм их захиа байхгүй хаа гэж бодсон чинь задлаад үтсэн чинь үнэхээр их захиа байна. Хүүхдүүдээ чин сэтгэлийн үг байна. Үнэхээр баярлж байна. Үгээр хэлж чадахгүй байна. Яа юм бэ? Нэр өнөөдөр чи багш нарын баярын минь бүх багш нартай баярын минь үргэлдэгөө. Та нар минь баг цалинтай ч гэсэн хичээж байгаа шүү манайхаа. Нэрээ гэхдээ үнэхээр гоё шүү те. Манай одоо багангийн багш Гүнсээ гэдэг багш байдаг. Тэгээд Гүнсээ багш маань бас амарлаг. Гэхдээ миний амьдралыг яг нэг өөрчилсөн нэг багш үдээ. Захиуртай гэдэг. Одоо бол бурхны оронд явсан байгаа. Тооны багш. Тэгээд тэр хүний хэлсэн нэг үг миний амьдралыг амар өөрчилсөн. Би нэг хүүхдтэй ингээд зодтолтоод нэг хүүхд зогсон чи би хойноос амар гүйжсэн байхгүй. Тэгснэ би амар бүдрээд яг багшийнхаа өмнө өө чи яагаад захлахгүй байгаа юм бэ? Энэ аваа зогсон гэдгсэн чи. Үгүй энэ хүн чамайг уурыг чи өрөх гэж зогсон ба чи ингээд уурлна гэдэг чи энэ хүний хүсэж байгаа юмыг л хийж байгаа штэ гэдгсэн чи миний толгоор ингээ амар орсон байхгүй. Хүүш нэр идэв штэ. Тэгээд тэрнээс хойш би ингэж нөгөө айгүй юм одоо тий асуудалт юм ухаалгаар ч гэдэг юм уу тий эмоцоо дарж хандахыг хичээдэг болсон. Тэгээд дээрэс нь захиуртай багш маань надаа энэ тооны одоо тий тоо гэдэг зүйлийг амар сайн ойлгуулж өгсөн. Тэгээ би захиуртай багш байсан учраас 8 дугаар ангида ганцаархнаа яваад манай сургуулийн бусад хүүхдүүд бүгд F авчихсан нэг шалгалтын дээр захирлын нэрмж шалгалт ч үү тий. Тэгээд тэр хүн бол миний амьдралыг өөрчилсөн байт юм а. Тэгээд тэр багштай Тэнгэрийн оронд байгаа ч гэсэн маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ багш нартай бүгдээр нь хайртай шүү. Тэгээд нэрээ түрүүний тэр утсыг буцааж өгсөн шүү манайхаа. Тэг хүмүүс буруу ойлгож байгаа. Энэ амраа хаттай чи ингээд уцаанд одоо энэ баарнд хүн орж ирэхэ болно шүү дээ. Наа ч уц шаачд юм байлаа. Тийм ээ. Тэгээ бүх багш нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За ингээд энэ 7 өдрийн weekly show-гоор өндөрлж чинь надтай хамт ингэж олуулаа ирж үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та нар үнэхээр гайхалтай байлаа. Та нарт бүгд нь амар хайртай шүү манайхаа. Тэгээд мэдээж бороо нөгөө Тэнгэрийн муухай бол арилантай энэ нэг заваан зодоо модон хизээ нэгэн цаг дуусах бах. Тэгээ хурдхан шиг дуусаасаа тий. Тэгээд ер нь бол дараа 7 хоног бол энэ зодооны дахиад нэг оргил үе явж магадгүй. Тэгээ бүгдээрээ хүлээлттэй байцгаая. Тэгвэл бүгдээрээ урд ажиллаа хийгээд явжээ. Дахиад би хамгийн гол зүйлийг хэлье. Энэ татвар төлөгчдийн мөнгө нэртэй хинийч биш эзгүй мөнгө их л байгаад ах юм бол би яг өнгөрсөн 7 хоног гэсэн те их л байгаад ах юм бол энэ зодоо улмал хүчтэй улмал амар болно. Тэгэхээр та бүхэн бодороо төрд аль болох бага мөнгө байгаад иргэдэд илүү их мөнгө байх юм бол хүмүүс илүү жаргалтай төрийн зодоо илүү бага байна гэж бодороо. Тэгээд дараа 7 хоногт иргэн уулзцгаа. Энэ бол Амраас weekly show да. Баярлалаа. Хайртай шүү. Холбогдороо. Дараа 7 хоногт ирж үзрээ. Оо нэрэ бас нэг юм хэлгээ марцсан байна. Дараа 7 хоногт Сөүлд уулзах нь шүү дээ. Оо дараа 7 хоногт маргааш гэдэг чинь би одоо аль хэдийн очсон байх юм байна манайхаа. Тэгээд Сөүлийн тоглолтын дээр уулзцгаая. Японд бас 11-нд намрын баяр дээр бас уулзцгаая. Тэгээд дараа 7 хоногт иргэн уулзъя. Японоос уулзъя манайхаа. Баярлалаа.